За түрүүчийн хичээлтэй холбоотой цун орж ирж байна. Сяо гэдэг чинь жижигхэн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр цун гэдэг нь аас буюу жоохносоо багасаа гэсэн үг байна. Та цун сяо айхао ши хуа хуа гэнэ. За цун сяо багасаа л айхао хобби нь бол багасаа л байсан тэр хобби нь бол хуа хуа зураг зурх байна. За хана артай байж болно, аргүйж байж болно, хуахуар зураг зурх. Та цун сяо банг мама даасаа фанжин. Тэр цун сяо багасаа банг тусалж байгаа. Мама ээжтэй. За банг жу банг ман гэж туслах гэ 3 үг гэдэг те. Тэрний дүрмийг ялгааг сурцгаа хичээлээс үзээрэй. Банг мама хоносоо заавалчгүй хин тусалж байгаа нэр үг орж ирдэг. Эзэн бие орж нэр үг эзэн бие орж ирдэг. Тэгэхээр ээждээ тусалж даасаа цэвэрлэгээ. Фанжин өрөөгөө цэвэрлж багасаа л тусалдаг байлаа гэнэ. 我从小住在车站附近гэнэ. Би 从小 багасаа л住在амьдарч исэн. За жу амьдрах гэдэг үг хойноосоо заавалчгүй за байрлал зааж байгаа хүүхдээ явдаг те. Тэр хаана амьдэрдэг яг юу яаж хаана амьдэрдэг гэд байрлал заагддаг учраас хойноосоо зааятай хөвчлэн явдаг. Чөжан буудлын фүжин ойролцоо амьдарч байсан. Та цун сяо би биерэн нүли гэнэ. За бигийн дүрмийг нөгөө ялгаа сурах хичээлээс үзээрэй. Илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. Хоёр талдаа юу хэрцүүлээд байгаа заавалжгүй бичих ёстой болоод араас нь шууд тэмдэг нэр авдаг дүрмтэй тийм ээ. Тэгэхээр та цун сяо би биерэн тэр багасаа л бусад хүмүүсээс нүли хичээнгүй байсан гэнэ. За та хэд орчуулах өгүүлбэр энд байна. Өөртөө шалгаад үзээрэй. цун сяо багасаа